дараагийн мэдээг танилцуулъя. Бямб гарагт Оросын холбооны улс ялалтын баярын парадыг зохион байгуулсан. За энэхүү арга хэмжээнд анх удаа Умар Солонгосын цэргийнхэн оролцсон байна. За тэдний хувьд бол хоёр талын хамтын ажиллагаа өргөжж байгааг энэхүү одоо цэргийн парадад жагссан явдал харуулж байгаа юм. За энэ талаар Оросын холбооны улсын ТАСС агентлаг нийтэлсэн байна. За ТАСС агентлагийн нийгмийн сүлжээнд нийтэлсэн постонд дэлхийн 2 дугаар дайнд зөвлөлт холбоот улс нацист Германыг ясны болохыг тэмдэглэдэг ялалтын баярын өдөр Умар Солонгосын цэргүүд өөрийн улсын төрийн талбайгаа барьж Москва хотын улаан талбайгаар жагшиж байгааг харуулсан байна. Умар Солонгосын цэргүүд улаан талбайд гарч ирэхэд Оросын холбооны улсад Умар Солонгос улсаас элчин сайдаар сууж байгаа синхрончл болон бусад албан тушаалтнууд тэднийг алга дашин ухтан авсан байна. ТАСС агентлагийн мэдэгдэж байгаагаар энэ удаа баярын жагсаалд оролцсон явдал нь Умар Солонгосын цэргүүд Оросын цэргүүдтэй хамт ялалтын баярын жагсаалд анх удаа жагсан хэрэг боллоо гэдгийг онцолсон. Умар Солонгосын удирдагч Ким Жон Ун Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путинаар 2024 оны 6 дугаар сард стратегийн түншлэлийн харилцаанд гар үсэг зурсан. За үүний дараа Пхеньяны зүгээс Украины дайнд Оросын холбооны улсыг дэмжих зорилгоор 15,000 орчим цэргийг илгээж байсан удаатай. За ялалтын баярын өдрийн эхэнд Ким Жон Ун Оросын холбооны улсын ялалтын баярын өдрийг тохиолдуулан ерөнхийлөгч Путинд баяр хүргэсэн цагтл илгээсэн байна. За Пхеньяны зүгээс Москватай харилцаагаа нэн тэргүүнд тавьж байгаа гэдгийг онцолж цаашид бол гүнзгийрүүлэх амлалтаа батлан нотолсон байна. Оросын холбооны улсын хувьд өнгөрсөн жилийн арга хэмжээнд ихээхэн анхаарал хандуулсан. За учир нь гэвэл 80 жилийн түүхэд тэгш ой тохиолдсон учраас олон улсын төлөөлөгчдийг олноор оролцуулахад ихээхэн анхаарал хандуулсан. За энэ жилийн хувьд бол гадаадд цөөн тооны удирдагчид бол оролцсон байна. За Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко, за түүний хүү Николай Лукашенко, Малайзийн хаан Султан Ибрагим Александр, за мөн Казахстаны ерөнхийлөгч Касим Жомарт Такаев, Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар энэ удаагийн жагсаалд оролцсон байна. За мөн энэ удаагийн жагсаалд НАТО болон Европын холбооны гишүүн Словак улсаас төлөөлөл оролцсон. За Словакийн ерөнхий сайд Роберт Фицо Путинтэй хоёр талын уулзалт хийхээр Москвад ажиллаж байгаа гэдгээ илэрхийлсэн. За гэхдээ энэ удаагийн баярын парадд бол оролцоогүй байна. За тэрээр баасан гарагт Кремлийн ойролцоох нэр нь үл мэдэгдэх цэргийн буушинд цэцэг өргөснөөр түүний айлчлалын албан ёсны үйл ажиллагаа нь эхэлсэн гэдгийг мэдэгдэж байгаа. Энэ удаагийн баярын ялалтын баяртай холбогдуулан Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путиний зүгээс Украины дайнтай холбоотой бас мэдээлэл хийсэн. За түүний үзэж байгаагаар Украины дайныг бүрэн зогсоох боломжтой гэж харж байгаа. За гэвч бол өрөндийн зүгээс Зеленскийг дэмжсэн байгаа явдал нь бол дайныг зогсооход гол саад дотор учруулж байгаа гэдгийг Оросын холбооны улсын ерөнхийлөгч энэ удаагийн энэ хүч жагсаалтай холбогдуулан хэлсэн мэдээлэлтэй олон түмэнд зарлж мэдгдсэн байна.